За бүгд миний өдрийн мэндийг хүргэе. Ингээд миний 4 дахь блог маань эхэлж байна. Тэгээд 4 дахь блогоороо та бүхэнд хэрэгтэй зүйл, хэрэгтэй мэдээлэл юу хүргэх вэ гэхлээр надаас хамаатан садан ч юм уу эсвэл найз нөхөд эсвэл энэ солонгос сурах гэж байгаа хүүхдүүд холбогддог л та чатаар. Тэгээд анх явхад одоо Германы мөнгө хэдэн дөрөвтөө явуул болох вэ ч юм уу. Тэгээд би бол яг тэдэн дөрөв гэж хэлж чаддаггүй. Ягаад гэхээр хүн болгоны хэрэглээ өөр учраас яг тэд эдгээ хэлж чаддаггүй. Тэгээ миний хувьд гэх юм бол энэ бичлэгээрээ та бүхэнд ойрхон март ороод хоол хүнс ч юм ахуйн хэрэглээ ямар үнэтэй байдаг талаар бичлэг хийчихье гэж бодож байна. Тэр бас багахан мэдээлэл болох юм болов уу гэж бодож байна. За энэ хаалгаар орж ирсэн учраас шууд ингэж эхэлчихье. Тэгээд энэ болохоор салтан байр 9 чихэр 1 кг 1950. Бор сахар нь болохоор 1 кг 2400 гэж байна. Тэгээд ийшээ ингэж хорон болохоор ташид амтлагч 1 кг 4900. За энэ яхаар нэгээр сүгэн буюу дааснаа 1 кг 3700. 250 г 1200 гэж. Тэгээд ийшээ болохоор ингээд амтлагчна. Ийш болохоор ямар гурчуур байна шүү. Хэсэг. Тэгээд энд зүрээр хэлдэг горил ямар үнэтэй юм гэхээр 2.5 кг мөсөн зөв хвшлийн нэлгээр өгсөн энд барыг хэрэгэлдэг. Тэгээд энэ бас зүгээр 2.5 кг 3200 гэдэг байгаа. Ерөнхийдөө ийм хүн тийм хоёр зургийн лаг хэрэглэгддгүүдийн хэлбэл харуулчих. Өөрөөр хэлбэл баруун тийм. За нэг чипс байна. За тэгээд хоёр төгтөд бол гомтой хөлдөг. Би ч гэсэн хөлж байсан. Тэгээд 850-аас 1500 гэж зарагддаг байгаа. Хөлбөрийн гом. Амт юу энэ миксэд ирэхээр энэ бирүсээ. Тэгээд ийш болохоор хөлтэйгээ Монгол. Натаан бол хамгийн том хоёр хэрэгцээ. 엄마 저희랑 тэнийг их харуулдаг. Ийш болохоор за монголчуудын өргөөр хэлдэг кола ундаа маань хаа байна. Энд байна. Хурцаачлан нэг кола 1.5 литртэй 2850 гэж байна. Тэгээд зээрэн болохоор 3150 гэж, сайда болохоор 2650 гэж спрайт юм тэг байна. Тэгээд монгол мөнгөөр ал үржүүлээд үзээрэй. Сайн хэсэг болохоор тараг хурцлын монголчуудын бий одсон таргийг их удаа 2900 сүү их үнэтэй сүү болохоор 2700 гэдэг. Энийг 1 литртэй энийг аягүй хэрэглэдэг 2700. Эдгээр нь болохоор 5 литртэй байна уу тий. 2.3 литр 6300. Сөүл үе амар их бас өргөн хэрэглэдэг байгаа. За навхан гарыг 2,1000 төгрөг. За 2.3 оруулжуулъя тий. 2300 2 лав авах тий. Төмс болохоор 100 г 498 төгрөг. За тэгэхээр 1 кг төмсийг 4980 оноор авах барыг лавтан яг төгрөг гэсэн үг. Ийм их хааштай байдаг. За энэ болохоор санд. За энэ болохоор бичэн амттангууд нь тэгээд яад чинь яа гэвэл надад аюу амтгүй санагдчихсан. Ямар ч бичэн мэдсэн. Тэгээд одоо яванда тассандаа өрхий. Өндөг болохоор 30 шигтэй харж байгаа чинь 4985 жижиг томоос шилтгаалаад энэ хүнтэй байна. Тэгээд ерөнхий бараандаг бол харагдж байгаа. За энэгээр болохоор
тус энэ конгрен гэсэн аягүй хэрэгэлдэг. 1.5 литрийн 4,980 гэсэн. Энийг аягүй болж хэрэгэлдэг. За тэгээд дээшээ юм оливь юу гэдэг тийм янз бүрийн тоснууд байна. Энэ тос харсан чинь нөгөө хамгийн анхны хэл мэдэхгүй ирээд энэ шигчүү буюу уксусыг авч исэн түүхтэй. Ер нь надтай ажиллах хүмүүс амар олон байдаг баг. Анх удаа бас хоол гэл яасан чинь уксус авсан байдгийн. Хоолоо хийх чахтаа өндөр тадарна гэж айхдаг. Тэгээд бас шатсан байт юм аа. Тэгээд та нар бас анх ирж байгаа хүмүүс байвал зөвлөхөд энэ шигчүү гэсэн ийм зургтай юм бол уксус шүү. 시간 좀 내주지. 시간? 시간 내주면 뭐 하려고? 아니 그냥. Харин бичлэг чинь. Дээр үе юм барилгатай. Хараа яриараа цаашаа яриа шүү. Би одоо ингэ влог хийж байгаа штэ. Орчин амар хөрх юм байна. Наа чи өгсөр газар юм бэ? Шатаж өглөө хараа. Вау, кио. Кофе шоп ихтэй. Хараа би эндээс барьж чи надад зургийг дараадаг. Энэ шаар юм шиг шүү дээ. Here's to the ones that we got. Cheers to the wish you were here, but you're not. Cause the drinks bring back all the memories of everything we've been through. Toast to the ones here today. Toast to the ones that we lost on the way. Cause the drinks bring back all the memories. And the memories bring back your. There's a time that I remember when I did not know no pain. When I believed in forever and everything would stay the same. Now my heart feel like December when somebody say your name. Cause I can't reach out.